өргөгчний температурт байгаа энэ хүйтэн тарг уудаг. Иймэрхүү хүмүүс бол энэ хоолны бас шингэхгүй эдсэн тэр хоол шингэхгүй байх хэд их хүйтэн юм ходоодонд ороод ирэхээр нөгөө ходоодны галын элч гэдэг юмыг бол бууруулж идэг. Ходоодны галын элч сайн байна гэдэг чинь хоол боловсруулахны үйл ажиллагаа сайн байждаг. Тэгтэл энэ хит их хүйтэн мэдих, нэг дор хит их хүнд хоол идэх, хит оройдож хүнд хоол идэх. Инээсээ болоод хоол бүрэнгүүт чингэж чадахгүй байх. Унтаж амарч байгаа үед чинь ходоод ажиллаад идэг. Нөгөө зарим хүмүүс бас ингээл яриад идэг ч нөгөө махан идэл одоо мангасаан зүудлэл ингээл унтаж чадахгүй байна гэж ярьж идэг. Эн чинь бол нөгөө тархич нь унтаж амарч чадж байгаа ч гэсэн бие махбод дээрэс нь хоол боловсруулах хэрэгтэн ажиллаад идэг. Инээсээ болоод хүн бүрэнгүүцд унтаж амарч чадахгүй иймэрхүү завиртай сэрдэг. За энэний наад захын жишээ бол одоо амнаас нь эвгүй өнөртдөг, ам нь заваардаг. За тэгээд хил нэг хөнгөртдөг иймэрхүү завиртай өглөөсөрж байгаа хүмүүс бол энэ таны идж байгаа хоол унд чинь хит их оройтод байна.